CRM-ний гарын авлага. CRM нь байгууллагын харилцагчийн мэдээлэл болон борлуулалтын явцыг нэг дор төвлөрүүлэн удирдах систем юм. Энэхүү систем нь борлуулалтын процессыг үе шат бүрээр нь тодорхой харуулж, багийн ажлыг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй болгоход зориулагдсан. CRM нь харилцагч бүрийг сонирхогчоос эхлэн борлуулалт хийгдэх хүртэлх бүх үе шатанд хянах боломжийг олгодог. Ингэснээр боломжит борлуулалт алдагдахгүй бөгөөд мэдээлэл ил тод ойлгомжтой байдлаар харагдана. Хэрэглэгчийн төлөвийг самбар дээрээс шууд чирж өөрчлөх боломжтой. Мөн хүсвэл мэдээллийг хүснэгт хэлбэрээр харах боломжийг олгосон. Борлуулалтын урсгал хэсэг. Шинэ байганд чатботтой шинээр холбогдсон хэрэглэгчид автоматар орж ирнэ. Харин чатботоор бус утсаар холбогдсон хэрэглэгчийг нэмэх товч дээр дарж гараар шинээр бүртгэх боломжтой. Хэрэглэгчийн үүсгэн лид дээр дарахад харилцагчийн дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Мөн уулзалтын тов үүсгэх, хэрэглэгчийг хэн бүртгэсэн, төлөвийг хэн болон хэзээ өөрчилсөн зэрэг бүх үйлдэлийн түүхийг харах боломжтой. Энэ нь мэдээллийн ил дод байдлыг хангаж үл ойлголцол үүсгэхээс сэргийлэх юм.